Зохиолч Алтан гэрлийн амар сайхан өрц урсан ном өгүүлэг. Би нүдэндээ итгэсэнгүй. Нүүрсний тордог бүргсэн түлээний хайрцагнаас уранхай цаас гөвж аваад лавлан уншвал яахаргүй миний номын хуудас байна. Цааш төнхтөл дотор хавцсны тасархай гарч ирлээ. Оюуны олзрыг минь тайлсан хурц ухаан торгон мэдрэмж бол та билээ гэж багштай зориулан Нимбай бичсэн өгүүлбэрээс сүүлийн 5 үг нь гарын үсгтэйгээ тасарч үлджээ. Утас дуугарч үүдний өрөө рүү гарч ирсэн биш. Ноцтой юм олоод харчихна энэ. Чингэлтэд байх багшийнхаа навтгар байшинд би зочлоод бичж буй романыхаа өрнөлийг ярилцаж суусан юм. Хоймрын өрөө рүү эргэж ороод багшийн дэргэд буцаад суух гэтэл яагаад ч чадсангүй. Надад яаралтай ажил гарчихлаа гэж бувтнаад үүд тийш алхав. Гүй чи чинь яава гэд хаа багш гайхаж ханцуунаас зуураад чирэгдэх нь холгүй байна. Би өтөр түргэн зуларч угаал бүр түр мэдлээ. Автобусны буудлын хүйтэн төмөр сандалд хичнээн суусан юм бүү мэт. Миний номонд ингэж цэвдэг хандсанд гомдоод хоолой цахиртан нулимс цэглэлдэж ирээд байхаж. Тэнтэр тунтар хэдэн өгүүлэг ганц өвгөр туужаан би багшийн дэмээр л бичсэн. Уурлаад хаалга саваад гартал хатуу шүүмжилж залхаад зүхтааж алга болтол олон засвар хийлгэсний эцэст номын их бэлэн болоход гайхалтай бүтээл боллоо. Би 4 хүн шавьтай. Тэдэн дотроос Монголын уран зохиолд цахиур хаглах том хүн төр хим гэж огт сансангүй гэж асар догдлолтой хэлснийг бодлоо. Үе түмээр борлож гийгүүлээгүй ч Монголын бүх том чуул шүүмжлэгчдийн анхаарлын төвд орчхоод буй энэ нимгэн номыг хамгийн их үнэлсэн хүн бол багш. Тэгтэл дотроо хог гэж бодож сууж шүү дээ гэхээс уур хүрнэ. Үйлдвэрээс номоо аваад дээжийн багштай барихтаа яаж догдлолоо гэд бодохоор гомдмоор. Нимгэн төврийг минь их хүндэтгэн аваад намайг үнсэхдээ энэ яах вэ? Сайн ном. Харин одоо бичиж байгаа роман чинь Монголын уран зохиолыг дэлхийд гаргана шүү гэж хэлсэн нь чихэнд сонсогдож энэ үг нь ч бас худлаа гэж бодохоос уур тесэрч хуурам чимтний суудаг утаатай жалганаас бушуухан холдъё гэд хөлсний тэргэнд гар өргөлөө. Оюутан цагаас эхлэн хаа багшигаа шүтж биширсэн халигсан их сэтгэл гинт хөрчихн энэ. Номыг минь тасчиж хүйтсэн өрцгийг минь урсантай ялгаагүй гэдэг мэдээч шүү дээ. Хэд хоногийн дараа найрагч анд шаргаа ирээд багш чамайг асуугаад байна лээ. Чи яачих вэ гэж гайхахад нь миний дуу цахиртаад дүлий мэт цаашаа алхачихлаа. Надад уран зохиолын нарийн нихур бүхнийг заасан энэ хүнийг халтархүү гэдэг агаад бид хаа багш гэж хүндэтгэн дууддаг. 80-аад онд багш маань 20 настай хонгор залуу байхдаа мэдрэхүйн гайхамшигтай шүлгүүдэн бичиж уран зохиолын ертөнцийг цочоосон. Гэвч түүнийг дарчихсан гэлцдэг. Шүлгүүдийн гайхалтай сайн гэж бүгдээрээ мэдж байсан ч нэг ч хүн
тэр тухай дуугараагүй. Дээр нь өөрөө зожиг хажиг болохоор хэн нэгний нөмөр нөөлөгт орж багш гэж гүйгээгүй. Шүүмжлэгч нарт бүхэлзэж миний номыг магтаад өгөөч гэж гуйгаагүй. Эд ургах насандаа уран зохиолын хахир ертөнцид цор ганцаараа адарсаар яваад л дууссан. Одоо сонины сурвалжлагч хийгээд чимээгүй явж буй азгүй хувь тавилантай нэгэн. Тэр өдрүүдэд би нэртэйгээ таарсан халтар санаатай бэртгчин халтар байж дээ гэж хэдэн зуудах удаагач дотроо үгэлсэн юм тоогоо алдав. Хөөрхий минь цахиур хагалсан шаврууга нэг орой гүйж ирээд миний хүү яачих вэ гэж асуусан ч би түүнд юу ч хэлээгүй. Юугаач хэлэх вдэ? Харамсалтай нь өнөөдөр би түүний шарилын өмнө зогсож байна. Уучлаарай багшаа гэж мянга хэллээч түүнд хүрэхгүй гэд бодохоор сэтгэлд хөндүр. Бүтэн 3 жил би багштай үзэгдээгүй. Чингэлтэйдэх хашаа байшин руу зүглээгүй. Ноднин нас барахт нь очихдоо л тэдний тавиурт миний тууж өгүүлэлгийн өнөөх ном 5 ширхэг байгааг харж мэл гайхаж билээ. Багшийн адаар араншин ном унших гэдэг зүйл дээр илэрсэн нь тэр байсан. Зохиолч хүний зовж бичсэн номыг уншия гэвэл заавал үнийн төлж өөрөө худалдаж авсан байх ёстой гэх сүрхий зарчимтай. Түүнийгээ өөрөө ч яс мөрддөг, гэрийнхэндээ ч тулгадаг. Тийм учраас өөрийн өмчний номоо уншсан л бол өтөр шатааж хэн нэгэн үнэгүй уншиж чадахгүй болгодог хачин зуршилтай байсан болж таарсан. Үүнийг би хожимдож мэдсэн маань харамсаад баршгүй. Шавийнхаа гарын үсгтэй номыг хадгалах биш. Бусдад үнэгүй уншуулахгүй гэж харамлах нь яалтчгүй илүү утга учиртай хүндэтгэл байжээ гэдгийг би ойлгосон юм. Миний роман бишрэм сайн болоогүй. Багш шиг гайхалтай мэдэрч зөвлөх хүн өөр байхгүй гэдгийг би хэд хэдэн алдартанд их бичмлээ уншуулж үргүй үг сонссныхоо дараа л ухаарсан. ертөнцид цор ганц төрсөн их ухаан торгон мэдрэмж байснаа буцчихж дээ гэж дотроо харуулсан. Би гихч амтэн багшийн сэтгэл зүрхээ өгч 100 дахин засуулж бичүүлсэн тэрл өгүүллэг туужийн номоор олсон нэр хүн дээрээ хорвоог туулж яваа. Шинэ бичиж хэвлүүлсэн сэтгэлд хизээч хүрэхгүй халтар хултар бүтээл минь борлоод номын дэлгүүрээс уцтаж ахаад төдийг аваад ир гэхийг сонсох бүрд өрц минь урагдаж багшигаа өгүүлэн гансартааг. Зохиолыг бичсэн Алдан гэрлийн амар сайхан. Уншсан Эрхэнбаярын Батторж.